Эрхэм үзэгч та бүгдийнхээ энэ өдрийн мэндийг айлтгая. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн зочин Төв аймгийн Баян хангай сумын харьяат Монгол улсын зан Батцэргийн Батмун хүрэлцэн ирсэн байна. За заан сайхан аварж байна уу? Сайхан аварж байна. Сайхан аварж байна. За 100 жилийн болох гээд байдаг. Бэлтгэл сургууль хэрэг байна юм. За яг энэ коронавиг л бас нэг сайн тууштай хийж чадахгүй байна. Тэгээ яг зөх хэмжээний тэгэл тааруулаа хийж л байна. Сүүлийн 2 жил одоо үндсэндээ бүх барилдсангүй тийм ээ. Ер нь барилдаангүй байх ямар байд юм бэ энэ бүх улсуудад? Одоо нэг байнга барилдаад бэлтгэл хийгээд сурцсан хүмүүс чинь жоохон эвгүй л. Одоо ч хуучин ч нэг 7 хоног болгоно барилдаан болдог байсан шүү дээ. Одоо нэг барилдаан болохгүй болчихоор ч тэгээд жоохон бас эвгүй л юм. Тэгэхээр ер нь аливаа хүн багаас л эхэлдэг тийм ээ. Шууд одоо хурц ирж улсын наадам барилдаа цол авчдаг. Сумын наадмаас эхлээл хүн цол аваад явдаг. Ер нь Төв аймгийн Баян хангай сум гэдэг одоо ямар хоо онцлогтой нутаг юм тийм ээ. Тэр нутаг орноос ер нь хэрэг бөхтөрж гарсан байдаг юм. Тэгээ та одоо өөрөө яг хэдүүнээс эхлээд ер нь яаж яваад энэ бүхд орхоос ч ингэж барилдаж эхэлсэн юм. За манай сум бол говь хангаа осолсон тийм сайхан нутагтай. Одоо тий Хустай байгалийн зохицбор газар манай сумынх байна. Тий уртлаараа орчих уу? Уртлаараа орчдгийг. Тэгээд бас байгалийн үзэсгэлэнтэй сайхан нутагтай. Би анх 10 жил байхдаа л бүхэд сонирхолтой нэг 4-5 дугаар ангиас эхлээл бүхэн секцэнд явдаг байсан. Тэгэл тэрнээс хойш ер нь бараг л тууштай бөхөр явсараа гал тэгэл өдний зэрэгтэй л хөрлөө л дээ. Аав ээж ер нь яг тэр сумын угуул улсууд уу ээжийн тал чи ер нь Мөнхбат аваргын нутаг гэж бас яригдах юм л шүү дээ. Тий, манай ээж Эрдэнэ санд сумынх. Эрдэнэ санд төрж өссөн тийм хүн байсан. Аав бол одоо дээр үн тэр илгээлт гэдэг юмараа явж байгаа л тэгэл завхны яруу суманд төрөөл. Тэгээ нэг 7 хонс юм уу юу тэгэл наашаа гарсан юм лээ. Тэгээ хүмүүс намайг бас нэг завхан талмал гэж ярьдаг л да. Яг аав бол зүгээр тохиолдлоор тэнд төрсөн юм тий. Тий гэж л бодож байгаа юм тий. Одоо тохиолдол гэх юм уу юу гэхэд тэгээд. Гэтэ завхныхан бас таныг бас гайгүй сайн барилдаад ирэхээр бас манай нутаг энэ төр гэж ярьдаг л багт тий. Тэгээд одоо яалч аав төрчихсөн болохоор тэгээд хүмүүс тэгж л ярьдаг. Би бол өөрөө Төв аймгийн Баян хангай суманд бол 85 он төрсөн. Тий. Та одоо яг тэр сумын төвдөөд байсан уу? Багтаа ер нь. Тий. Яг сумын төвдөл. Манайх ч тэр урдлын Гуанз гэдэг одоо Атрын Гуанз гэдэг нэг том урт Гуанз аймагуд явах зам дээр байж байдаг шүү дээ. Тэнд л би ер нь өссөн л дөө. Тэгээ хоошоо нэг 5 км байдیں۔ Сумын төв рүү. Тэгээд өглөө болгон дугуйтай хичээлдээ явна. Тэгэл өдөр буцаал ирнэ. Тэгэхээр ерөөсөл баг мэдээ орохын цагаас л тамирчны замнал руу орсон юм шүү. Нэг тийм мэрэгжлийн бийж гисэн тий. Тэгээ дугуйтай хичээлдээ яваад ирж очдөг л байсан л да тий. Тэр одоо бас хожим ингээ барилдахад ер нь нэлийн дэсвэр дэвчээр суухад их нөлөөсөн бол. Тий, дугуйд жин гэдэг чи өөрөө бас хэцүү шттэ. Тийм тэр чинь тэгээ Атрын Гуанзнаас Баян хангай сумын төвчин тэр хоошоо нэлийн өгсүр уулын тий өгсүр маягтай. Тэгээ тэр чинь салхитай салхихгүй байна. Тэр багад одоо анх тэр таныг бэлтгэл хийл гэж тэр сумын сургуульд одоо багшилж исэн багш ямар багш байд? Алтан уяг гэдэг манай одоо бүхэн аав усаг заасан анхны багш байна. Би анх 2004 онд багштайгаа үзүр төрөнд үлдэж сумын зан цол уртчихлаа. За. Тий. Сайхан дурсамжтай л юм тий. Хэдэн настай байсан бэ? 19-тэй л байсан тий. Одоо тухайн үед бол сумын наадамд хичнээн бүх барилдаад ер нь тэр үеийн наадам ямар хөө болдог гэсэн. Одоогийнхтай ингээд харьцуулаад үзэх юм бол бас сайхан дурсамж үлдсэн байх та энд. Тий, яг хөө нэг 64 бүхэл барилдана л да. Тэгээд нэг одооных шиг нэг сургуулийн хүүхд бас ганц нэг гарна штт. Тий. Тэгээд ганц нэг ойр хавийн сумаас нэг ганц нэг сумын зан аймгийн ачингууд ирнэ. Тэгээд би чинь 2004 он гэдэг чинь 2 дугаар курс байсан ба штт. Тий. 2 дугаар курс оюутан тэгэл анх суманда төрүүлж ил. За тэгээд сумын зан золтой бас аманд гараал. Ер нь одоо анх ямар хуу улсуудыг хайж бас нэг сайхан урам зориг орж ив тийм ээ. Зааланд сумын зан одоо оюутан болоод их барилцсан. Тэгээд улсын цолтой хөгжүүдээс хамгийн анх цэвэн начныг хайж ирсэн би. Тий. Цагаан сарын барилдаанд би чинь сумын зан цолтой 2 давж ирсэн. Цэвэн начнаар 1 даваад, 2-ын даваанд баяр сайхан заанаар даваад. Тий. Тэгээ 3-ын даваанд өсгөр авах дунжилаа. 2005 байна уу, 6 байна уу? Тий. Тэгэл ер нь тэндээс цаашаа нэг сайхан бас. Тэгэл ер нь урам зориг ороод
Тэгээд нэг улсын цолтой бүх хаяа сурцсан юм чинь тэгээд юу үздсэн юм чинь тэгээд аймгийн цолтой хөхтэй барилдахад бас арай жоохон сэтгэл бас хайчи гэсэн зүрх сэтгэлтэй барилдаж байгаа юм л да. Тэгээ 2007 оны бүх цэргийн наадамд үзүүрлэж цэргийн зан цол хүртсэн байдаг. Ер нь цэргийн бүх цэргийн наадам гэдэг чинь сайхан барилдаан болдог, өрсөлдөөн ширүүн тэгэл газрын ер нь 21 аймгийн аль сайн гэсэн залуучууд л одоо цол авахын төлөө төрүүлэхийн төлөө тэр барилдаанд барилддаг шүү дээ, тийм ээ. Цэргийн наадам чи ер нь үнэн шудраг бас их гоё наадам болдсон шүү дээ. 2007 оны бүх цэргийн наадамд үзүүрлээ зам болсон юм. Тэ. Тэр наадамд ч одоогийн улсын начин Чагнадаржийн ганцзөргийн 5 дээр тунаад хайсан байдаг үү? Тэгсэн. 5 дээр ганцзөргийг тунж хаяад. 6-гийн даваанд мөн удаар хангаа тэр хайрхны Ломжоо уртнаас ингээ цэргийн начин тэр жил одоо цэргийн начин бас тий. Тэрнтэй тунж урилсан байдаг тийм ээ. Тэгээ үзүүр түрүүнд би юмж байгаа харцах та. Ер нь тэр барилдааныг нэг эргээд нэг сайхан дурсъя л да тийм ээ. Анхны бас нэг залаа тэмдэг зүүжсэн үйл байлгүй тэр ч одоо. Яг го тэр жил би ерөнхийдөө сумын заануудын барилдаанд ер нь гайгүй барилдаж ирсэн. Тэгээд нэг цол авчих болоо гэсэн дотроо бас бодолтой. Тэгээд очиж барилдаад 2-ын даваанд одоо энэ хинтийн бям тогтгарсантай таарад. 3-ын даваанд Сүмбэ Арслан намайг амлаад. Тэгээд 4 дээр одоо энэ говьолтын ганцлага начинтай таардаг ч үлээдээ. Тэгээд 5 дээр ганц зөрөгтэй тунаад. Тэгэл зам болсон доо. Тэ. Бямжоо харцаа одоо тэгэхэд хурцлсан тийм. Ер нь хоёр ямархуу барилдаан болж ирсэн. Ер нь бас нэг аргалч болоогүй юу? Гүй амхандаа би хичээж барилдсан. Бямжовч одоо тэр тухайн үед их сайн байж. Тэгэл нэг орооцолдсон юм болоод тэгэл нэг араар намайг давхар суйлаал тэгэл унж ирсэн. Тэгээ та чин тэр жилээ 7 сард Арангаад очиж Арангаа аймгийн баяр наадам төрүүлж аймгийн арслан болсон байдаг. Тэгээ цэргийн зам болсноос нэг бодлого тийм ээ. Тэгээ ер нь хүмүүс яг цолон зүтгэж байгаа бөхчүүд залуучууд бол энэ зүүн тийшээ ч юм уу, говь тал руугаа ч юм уу арай нэг жоохон бөхчүүд цөөтэй газар руу явдаг байтал та болохоор яг тэр бүхэн өлгий голомт нутаг руу явж бас төрүүлсэн байдаг юм л. Ингээ бодохоор бас их том зүрхтэй л ир ээжтэй л гэж би боддоо шүү дээ. Тэр жил манай сумын ой болж байсан. Тэгээд манай сумын ой Төв аймгийн наадамтай давхцаад. Тэгээд би сумынхаа ойд барилдчаад нөгөө нэг ганц зөрөгтэйгээ ахаад үзүр төрөнд үлдээд. Тий. Тэгээд хаяад төрүүлээд. Тэгээд маргааш ямар наадам байна гэд сурсан чинь маргааш Аранга наадам эхэлнэ гэд. Тэгэл тэр шөндөө гараал давхиал үүрээр Аранга дээр тухайн үед одоо шорон зам байсан юм уу яасан тэгэл үүрээр очиж исэн. Тэгэл очиод наан хончоол тэгэл 2 өдөр сайхан наадчихлаа. Тэгээ манай эндээс нэг ихч тэгэл ах мах гэл бас нэг 4-5 явсан юм аа. Тий. Тэгээд яг үзүр төрөнд ингээ үлдээ байж хахад бас эвгүй юм бэлээ. Яа тийм бэ. Нөгөө ах маань дээл барьцсан. Тэгээд нөгөө Арангаахан чи нэг талдаа. Би нөгөө ахтайгаа хойлохна. Яг баараггүй хаяхгүй бол эвгүй шүүл гээл тохоо үед тэгжсэн. Тэгэл ади явттай үзүр төрөнд үлдээл тэгэл төрүүлсэн дээ. Ямар хуу барилдаан болсон тэр үзүр төрөний барилдаан юм. Я тухайн үед чи би одоо нөгөө одоо стажинк 20 чин 20-гүй чин гээл дахимддаг л байлаа шүү дээ. Тий. Тэгээ тэр золгоон төрсөн юм аа. Тэгээ золгоон түрээд л тэгэл дахимдаал хайсан да. Тэрнээс доогуур даваанууд тэр хин хинтэй таарсан. За би энэ 3 дээр энэ бүх хотыг авч ирсэн. Одоо энэ аймгийн начин. Тий. Тэгээ 4 дээр энэ Шинбаатартай таарсан санаад байт. Тэгээ 5 дээр ганц зөрөгтэйгээ ахиж тунаад. Тэгээ 6 дээр Завхны аймгийн Арслан Данзангийн Бачаргал дамлуулаад. Тэгэл үзүр төрөнд болцсон. Бас энэ чи Арслан болох ч л яваа хүн ер нь өөртөө хэр ихтгэлтэй байсан. Гүй нэг цол молж нэг тухайн үед нэг бодсон юм байхгүй. Маргааш наадам байна уу хөр байна. За очоо сайхан барилдъя л гэж очсон. Тэгэл одоо сайхан барилдаж төрүүлсэн дээ. Тэрнээс яг нэг төрөө бодчих. Тийм ээ бодож очиагүй тий. Зүгээр л нэг аймгийн наадам бас л тэгтээ тухайн үед явах те нэг цолоо ахиулъя барил гэж бодсон л доо. Тий. Тэгээ яг хуу тэр чинь бас нэг сайхан бүхий өлгийн нутагт очиод ингээ сайхан газраас аймгийн Арслан гэдэг цол аваад ирнэ гэдэг бол хожимын магадгүй тэр сайхан амжилт гаргах их үе таалга нэгдсэн ч байж болох. Зөвхөн бэлгшээл байдгүй танд. Тий, тэгэлгүй яг одоо Арангаа чинь бүхий өлгийн нутаг. Тэгээ тэр сайхан нутагт очиж төрүүлээд.
Тэгэл ер нь бүхийн зам л одоо сайхан цаашаад бас жоохон дардан болсон юм болов уу гэж боддоо шүү дээ. Тэ. Тэгээ Арслан болоод та чи ер нь хэдэн жил улсын наадамд барилдчиж цол авсан юм бэ? За 4 жил улсын наадамд барилдсан ба шүү дээ. Тэ. Өмнөх тэр одоо цол авч чадаагүй наадмуудаа ер нь хин тунж ийсэн. 3-ын даваанд санг сүрэнтэй нэг тунж ийсэн. Цацав шир чин тухайн үед начин байсан. Нэг амлуулж ийсэн 3 дээр. 2-ын даваанд нэг суманчлууд нэг болсон. Тэгэл 4 дахь жилээ цол авсан. Суманчлуу Арслан ч бас сайн бөхчүүд хоёр дээр хайж исэн юм биш үү тий. Санжааврыг хайц тий. Тий, барьц сонгуулаад унсан. Тий. Яг тэр жил би нэг дохоо молторцсон байсан юм а бэлтгэл дээр. Тэгэл амхандаа л үдсээр байгаа л тэгэл барьц сонгуулаад унжсэн. Тэгээ 2011 онд бол өөрөө одоо улсын начин цолны явсаа галгасан. Тэгээд начин болохоос нэг 2 хоногийн өмнө Төв аймгийнхаа наадамд төрүүлээд хурц Арслан болоод ичжсэн тийм ээ. Тэгэд одоо яг тэр наадамд чинь та хурц чимэгтэйгээ гарсан юм уу? Эсвэл одоо шууд Арслангаараа гарсан юм уу? Тэр наадамд би зүгээр Арслангаар гарсан. Дараад нь болохоор хурцаар ирэмблээд тэгээ начингуудынхаа манлаа болж ирсэн. Начин цол аваад Ирэмбэндээ орохдоо болохоор өмнө нь хурц байсан гэдгээр орсон юм. Тэгсэн. Тий. Тухайн үед бол зүгээр Арслангараа л барилдсан. Тэрнээс бол аймгийн хурц Арслан Батмөх гэж бол ганц ч наадамд барилдаагүй юм биш үү? Үгүй. Би чинь үзүр төрөнд үлдчихэд наашаа орж иж бүртгүүлчихэд тэгээ буцаж очиж барилдаж төрүүлээд тэгэл маргааш нэрж барилдажсэн. Нутгийн уул ус төвчээрдэг гэл одоо бөхчүүд яриад байдаг тийм ээ. Ер нь наадам цодоглоход та хэрэг тийм сүсэг бишрэлтэй байдгүй. Одоо наадмын талбай дээр гараад барилдахад бөхчүүд бол хуучин тэр нэг ингээл жамаа урга энтрийн нэг ингээл залбираал 3 залбираал гарч байгаа төрөө бөхтөө бити тараасаа яс бити хугараасаа энтер гэл сүсгэлдэг энтер гэл ярьдаг. Ер нь тиймэрхүү юм хэрэг байдгүй тань. Гэхдээ яг хуу лам багш магштай яг өөрсдөө өөрийгөө даатгаал тэгэл барилддаг л да. Юу жил болгон тэгэл жигтэйхэн тэр дэвжин дээр гараад л одоо мөргөж өрхөн ч хаашаа. Тэгтээ бол дотроо бол бас нутаг уул ус одоо тэгээд сайн сайхан барилдаасаа бэртэл хэмтлэхүү те гэж л дотроо бодно л доо. Тэг ер нь лам багш гэснээс одооний лам нар одоо та нарын энэ багш нар ер нь хэр мэрэгэн төргөө улсууд байдгүй тийм ээ. Одоо хуучин тэр Мөнх Батхуй энтер тэр багш тэр тангад багш магш гээл одоо Мөнх Таврын тэр нэг дурсамжинд үлдсэн байдаг яриа хөөрөн тийм ээ. Тэгэл энэ сосор бурам Арслан үсээ усуулаад барилдах юм бол төрүүлэх юм байна гэдэг юм уу жишээ нэг иймэрхүү юмнууд ярьсан байдаг. Одоо та нарын тэр лам багш нар жишээ нь ингээд наадамд барилдах гээд ирэхэд чинь янз бүрийн одоо тиймэрхүү юм захиж хийлж явуулах тийм зүйлүүд ер нь байдгүй. Гэхдээ би л боддгийн штэ ер нь хүн бол сэтгэлийн амьтан. Тэг өөрөө л багшигаа сайн багш одоо юу гэдгийг те гэж бодвол тэр сайн л багш баг. Тэгэл өөрөө дотроо сайн сүсэг бишрлээ сайн зөв сайхан байлгаад зөв сайхан байвал тэгэл тэр бол тэгэл замараа л явах тий. Түүнээс биш энэ сайн багш тэр сайн багш заавал энэ багш дээр очно гэсэн юм бол байхгүй шүү дээ. Би бол тэгж л боддог. Зодогны өнгө яа дээ өөрөө бас нэг жоохон цэнхэр зодог айтайхан харагдахаар сонгочт юм уу? Эсвэл бас тэр багш нь тэр чамд ер нь цэнхэр зодог зүгээр юм шүү гэж бас зөвлөдөг юм уу? Тэгээ та бол ер нь голдуул тийм цэнхэр зодог шуудагтай барилддаг шүү дээ. Би ер нь анх барилдаж ихсэн цагаас л хойш нэг цэнхэр зодог шуудаг өмссөн л да. Тэгэл тэрнээс хойш ер нь цэнхэр зодог шуудаг. Тэгээд нэг өөр өнгө өмсөхөр нэг жоохон нэг эвгүй санагдаад байдаг. Түүнээс л үүдсэн үү та? Үүдсэн. Тэгээд түүнээс багш магш бол зөвлөж барьсан юм бол байхгүй. Би бол анх зодог цэнхэр зодог шуудаг өмссөн тэгэл явчих. Жоохон дасцсан л дуртай юм болтол юм байна тий. За тэгээ 2011 оны наадам ардын хувьсгалын 90 жилийн яваа гэж одоо том их олоо давхцсан тийм ээ. Тэгээ тэр наадамд бол одоо ирж барилдаж сайхан начин цол авсан да. Тэгээ тэр наадмаа нэг эргээд орсвол. Тий одоо тэр жил чи 90 жилийн яваа болсон. Тэгээд би бас их сонирн байдгийн. 2 давчаад 3 дээр одоо энэ их хантаатай тунсан. Өөрийнхөө тий. Өөрийнхөө.
А дөрөв дээр отхон бэр начинтайгаа бас нугарсан. Тэгээ бас өөр юм уу. Тэгээд отхон бэр начнаараа 5 давсан. Тий. Тэгээд өөрийн нутгийн 2 бүхтэйгээ бас 3 4 дээр таарна гэдэг чинь бас ховор шүү дээ. Тий. За яг хуу адилхан цолтой аймгийн арслантайгаж бол тунсан хүмүүс харгүй барил да биз. Отхон бэр начин бол бас нэг нутгийн одоо юуг нуухаа тий окх бол намайг дэмжсэн. Тий. А бол их хантатайгаа бол сайхан барилдсан. Тий. Тэгээ бас тэр чин бас их том боломж шүү дээ, тийм ээ. Дөрвийн даваа тэгээд нэг даваа гар амраагаад явна гэдэг чинь их том боломж واخгүй юу? Тий. Тэгэл одоо дөрвийн даваа дуусаад сэнгэлтгэхээс гараад хүмүүс ингээл тавын давааны ам сонсдог. Орж ирээл ер нь ам сонсож яхад яадаг үл гэж хэр бодож ийсэн. За би яг ерөнхийдөө бол жоохон доош явах байх гэж бодсон. Гэхдээ нэлээд доош явсан л да. Тогтхойр начин чи бараг 7 хоноос авсан уу 5 хоноос авсан уу намайг. Тий. Тэгээ сүүлд нэг 4 аймаг арсан нугарсан шүү дээ. Тий. Тэгсэн. Дууийг начин гончиг домгаард Сангисүрэн Том Баатар гээ тий. Начин болчлоо тавын даваад авчлаа. Тэгээд нэг ингээд улсын салтан игнэнд ингээд багчлаа да гэд нэг бодохоор бас нэг амьсгаа ямар болд юм бол та. Тухайн үед бол 5 дээр ам авах гад яаж ах над үнэхэр хэцүү байсан юм уу? Тэгээ яачих бол ийчих бол гээл нутгийн ах дүүнэр бас дэмжих хүн амтан байдаг юм болоо яадаг юм бол гээл. Тэгэл жоохон хэцүү байсан. Тэгэл дотгоор начин авсан байсан. Тэгэл барилдаалд авсан да. 6-гийн даваанд Содондорж Арслан таны 3 бүхээс амлсан байдаг шүү дээ. Санжаадан Бавраг Сангисүрэн 2 тунаад тэгээ таныг амлаад. Тэгээ ер нь тэр барилдаан дээр чинь нэг ямар хөө болчдөг үлээ. Яг одоо тэр тухайн үед хансан байсан юм уу яасан тэгээд их л амархан унсан л да бай. Тэгээд Содон битэр улсын наадамд 3 жил дараалж барилдсан байдаг. Тийм шүү дээ 11 12 13 оны наад тий. Тэгээд дараа жил нь болохоор та Содномдорж Арслан чи 4-ийн даваа навчдаг үү? Тий, дараа жил нь 12 онд 3 даваа 4 дээр тэр жил би их бэлтгэл өөрөө их сайн байсан болоо гэж дотроо боддتي. Ундаг жилээ юу? Тий. Тэгээ би барилдаад барьж сонгоод алдаад. Тэгээд барьж сонгуулаад унсан да. За энэ дээр л аж байгаа улсын эцэн Балтмонх улсын гарцаа Содондорж нарын барилдаанаар бол өвчтөхийн барилдааны 4-ийн даваа өндөрлөж 5-ийн даваа эхэлнэ. За үнэхээр одоо Хөвсгөл аймгийн Досон Цэнгэл сумын Ариата Монгол боёдын компани хөвсгөлийн хүчтэй бүхий дэвжээнийг улсын гарцаа Содондорж улсын эцэн Бацэргийн Батмонхоор 4 давлаа. Зүгээр нэг адилхан үе тэнгийн залуучууд тий. Гэхдээ яг өөрөөс ч арай өмнө цолон төрсэн. А гэхдээ ингээд 2 жил дараалаад нэг хүнд ингээд үеийнхээ нөхөрд ингээд яваад өгөхөр ер нь ямар санагдтыг. Яг одоо бас хэмжээний хор шар байлгүй л яг хоо тэгээд дараа жилд би бол амлана гэж өстө бодоогүй. За улсын гарцаг Содондорж 5-ын даваанд улсын эцэн Батмонхийг амлж авсан. Өнгөрсөн жилийн улсын баяр наадмын 4-ийн даваанд оноолтоор тарж ирсэн гарцаг начин 2 өнөө жилийн барилдааны 5-ын даваанд улсын гарцаг Содондорж дахин барилдахаар амлж авсан байна. Тий. Тэгээд 3 жил дараалж бас хэцүүч дотроо бас хүн юм бодно л да. Тэгээд жоохон зөрөгтэй шийдэмгий барилдсан болов 13 онд тий. За чи яадаг үлээ золгоон дээрээс дахимдаагаа хийждэг үлээ. Тий. Зүүн золгоол тэгэл би дахимдсан шүү дээ. Тий. За золгоон дээр ганцхан дайрчихлаа да. За үнэхээр одоо сайхан мэдэрсэн дээ. Төв аймгийн Баян хангай сумын Ариат Дүнжин гар бүхийн дэвжээ Иргэнээс ерөнхий газрын бүх улсын эцэн Бацэргийн Батмонх улсын гарцаг Содондорж 5 давж төрийн баяр наадам шүүгэрч улсын эцэн Солон батлаа. Ганцхан дахимдаа барьцсан. Энэ бол үндсэн тархам ихэндээ ер нь Батмонх нэчингийн. Тэгээ ер нь энэ дахимдах мэхээ одоо та яг хинээр заалгаж хизээ сурсан юм. Их олон хүнийг нэгээрээ хайсандаа бас тэр хавраа хоёроор тий. За наригчааг бол усан сайн барилд гэж таавуулж ирсэн. 4-ийн даваанд дунлаа.
Сааман сонирхолтой барилдаанууд дүүрэн болж байна да. Би нэг оюутан багтаал тэгэл бэлтгэл хийж байгаа л ерэн сурцсан. Яг над одоо яг чи энийг хий гэж заасан бол багш бол байхгүй. Тэгэл нэг барилдааны бэлтгэлийн явц тэгэл хийж байгаа л сурсан мэхэлтэй. Ер нь энэ мөхийг бол та ямар ч барьцнаас хийх үү? Ямар ч барьцнаас хийн. Сэрүүнээс чинь, золгооноос чинь тий. Ивэн тааруул тэгэл яаж л дахимтал гэж боддоо ш дотроо. Гэхдээ бас хүн харах нэг өөр барилдах нэг өөр л дээ. Тий. Зүгээр тэр жил одоо ингээд содном дорж гэдэг хүнд амлуулчлаа тий. Тэгээд тэрнээс өмнө ч одоо бас л бодно шүү дээ. Ер нь бол нэг тийм тунанд орох ч юм уу бас дахиад тааруул яах вүлээ гэдэг энийг одоо би яаж бэлдүүл хаях ёстой юм бэ гэдэг нэг тийм сэтгэл зүй зүгээр 2 онцоо явж яхад хүнд орж ирж ил байсан баг л та. Тий, тэр 12 оны өвөл бас битээр ганцдаг таарсан. Тэгээ би бас хайж ийсэн. Бас нэг ганц нэг хайсан. Тэгээ нэг зайлж өшгөж мөшгөлөөл. Тэгээд тухайн үед 13 онд би бэлтгэл их сайн байсан юм аа. Бэлтгэл сайн байсан болооч тэр түүнээс биш яг содомд зориулаад бэлдэж барьсан мэх бол байхгүй л дээ. Тэр бол барилдааны л явцад ерөөсө гарч байгаа л юм. Тэгээд дараагийн даваанд нь бол одоо Санжадан Баврахтай барилдсан тий. Тэгээ авраг дээр манай нэвтрүүлэгт орохдоо бас тэр тухай ярьсан та бас сонссон бах тийм үдсэн нэвтрүүлэг үдсэн болтой байсан. Тэгээ зүгээр нэг 3-ын даваанд Чулуунбаттай барилж ихт нь хараад би нэг жоохон нэг иймэрхүү санагдаад тэгээ Батүнхийг авцсан юм уу дээр ярьж ирсэн л та. Тэгээ зүгээр авраг бол одоо тантай тэр барилдсан барилдааны тухай бол ярьсныг үзэгч сайн мэдж байгаа. Тэгээд ер нь айхтар зайлал нөгөө нэг дошгон хавраагаа та хийсэлтэй тий. Тэр барилдаан ер нь та ер нь ингээд амлаад авчлаа тий гараад барилдахад ер нь ямар хөө зүйлүүд бодож төлөвлөж гарсан. Яг Санжадан бол яг тэгэхэд бол амар би надад бол бяртаа санагдсан. Бүр ингээд нэг дарсан болгонд барьц халаал тэгээд нэг эвгүй байсан л та. Тэгээд нэг элэг ус юу сууган горцог аваад нэг өчгөлжмөр санагдаад болдгоо. Тэгээд л яг нөгөө өчгөлөө чи яг орчих жоох байхгүй. Тий. Авраг болохоор өөрөө тэгж ярьсан ш тэр нэвтрүүлэг дээр би зүгээр тэг өөрөө сайн ч байсан юм шиг л. Би жоохон муудахж байгаа хийчих гэж бодож жоохон ийстейшн ингээл яваад байсан. Тэгж жагаад тэг өөрөө юу тэг сайн байсан. Санжаа тухайн үед их сайн бяртаа байсан юм аа. Би бүр гар барихгүй юм ч ерөөсөө. Тий. Тэгээд л яг нэг игзэн ороод ирэхээр л тэгэл өрхөлдсөн л та. Тухайн үе одоо игзэн таарад миний ёндоош таарсан юм уу те. Одох юм өргөөсөн л байсан байж тээ. Тэгээ дараагийн даваанд бол Батцоор аваргыг. Яг тухайн үед бол аймгийн цолтой хөгтөнгөч шүүрэ гарч ирж ирсэн тий. Тэгээ яадаг үлээ та чинь тэндээс шахад татаад өргөж залгаж мордоод hayдаг лөө. Тэгсэн. Би тунцсан даа ирч тий. Тэгсэн. Долоо дээр Батцоортой тунаад. Тэгээд одоо төрийн наадмын төрөө үзүүрт яригдчихсэн 2 бүхийг 5 6 дээр хайчаад. Тэгээд долоо дээр тухайн үед одоо Батцоор чи аймаг арслан байсан шүү дээ. Тэгээ аймаг арсланд одоо энэ хоёрыг хайчаад аймаг арслан орно гэж юу авах гэж тухайн үед бодож байсан л. Би өөртөө бол том гарсан. Итгэлтэй байсан би бүр хайнагдахтай. Тэгэл золгоол тэгээд нэг шахадтаа л араар мордоол хайдаг л да тий. За шуудганы өрцөн жигээ тавилдсан шүү. Батмөнх өөр хүмүүс шуудганы өрс шахадтлаа доторх шиг чавирлаа араар мордлоо. За давлаа. Төвэмгийн баян хангалтмын хариат онцгой ерөнхий газрын аврагч спортын хороо дүнжин хороо бүхэн дэвжээний бүх улсын эчин Батцоргийн Батмөнх долоо давж Монгол улсын заан цолны болцлыг хангалаа. Заан цол гэдэг чинь бас сайхан ш тий. Монгол түмний одоо ярьдаг монгол хөгчүүд ярьдаг хамгийн сайхан цолчтой заан цол гэж улсад яриад байдаг. Ер нь заан цолны сайхан нь юундаа байд юм. Тэгээ яг хүн болгонд ярьдаг л да. Тэгээд заан цол сайхан гэл. Яг заан цол үнэхээр сайхан цол. Төрийн наадмын 3 төрөг дараалж хаяад заан болсон хүн бас байдаг ч юм уу ч юм уу. Тэр 3 ч одоо тэгээд тэрнээс хойш гуруула дараалаад төрүүлсэн шүү дээ. Тэгээ бас дотроо бас бахархдаг л. Төрийн наадмын 3 төрөг хаяад заан болсон. Тэгээд бас заан цолонтой хайртай. Одоо тэр чи яг нөгөө нэг
төрүүлсэн тоогоор нь ярих юм бол 4 төрүү 3 үзэр болчиход байгаа шүү дээ. Тий. Буцаар аврагч 2 төрүүлсэн, санжаа авраг 1 төрүүлсэн, Дандар жаслан 1 төрүүлсэн. Буцаар аврагч 2 үзүүлсэн, санжаа авраг 1 үзүүлсэн. Тэгэхээр ч бас ланжгаар амьдтыг тийм цуулж зам болно гэдэг чинь бахархал байх хэрэгтэй тий. Үнэхээр. Тухайн жил одоо миний ёндоо одоо од хэмэр гүйсэн юм уу тий. Тэгээд ингээд нэг сайхан зам маань цол аваад нутаг орондоо очих энтэй ах トゥ утэйгээ уулзах юм ямар байдаг вэ? Одоо тэг хүн болгон л заана гээл тэгэл заана дэшээ гээл мэдээ сайхан л да хүн болгон хүндлээд л тэгэл тэгээд нутаг орныхоо хайр ашгийг одоо их л хүртлээ штэ тий. Заан гэдэг чи одоо бас хэрваргийн аавын хүү хөрөхгүй шүү дээ тийм ээ. Том авраг арслангуудын л нэг хүрдэг. Тэгээд тэрнээсээ цаашаа сайн барилдаж цолондоо хүрдэг ийм л цол тийм. Тэгэхээр ер нь энэ заан цол гэдэг бас өөрөө их тийм том ёс суртахуун хариуцлага ёс жудаг дагуулж ирсэн байх л гэж бодож байна л да. Тэгэлгүй яг хуу заан чи бас улсын бас том цол. Тэгээд тэрийгээ дагаад одоо хариуцлага үүрэг хариуцлага бол мэдээж оногдно тий. Тэгээ одоо манай нутгаас ч одоо барилдаж байгаа гэхээр одоо бий л байна штэ толгойлж байгаа нь. Тэгээ одоо энэ нутгийн сайхан дүүнэрээ бас тэгэл амхандаа л хичээгээл наан цаана гээл явж лаа л да. Зам болдог жилийн наадамд бол дараагийн даваанд эрхэн баяр аврагтай бас томцс тийм ээ. Тэгээд авраг бол одоо тэр жилийн төрөө бүх. Тэгээд яг санжаа дам аврагыг нөгөө өшгөл төгшгөө нэг айхтар дошгоо өшгөлж нэг дөрвөн хөллүүлээ усгаад ирдэг шүү дээ. Тэр жоохон гэмшил харуулсал үлдээсэн үү? Гүүцээчихгүй явдаач гэдэг юм уу тий. Үгүй одоо харамсаад ах ч яах вэ? Гэхдээ би бол амхандаа л чадлаараа л хийсэн тий. Тэгээд одоо төрөө бүх гэдэг чинь тэгэл цаанаасаа л төрөө бүх шүү дээ. Тий. Тэгээд нэг дөрөв үллүүлж аваад тэгэл алдсан да. Бүгчүүд шалгаран үлдсэн байна. Хавирлаа. За дутуудахтан толгойг нь ургалаад өрөөд авсан. За энэ санаандгүй нэг хэрж мэдх юм байгаа юм да. Хавирлаа. За зөрүүлээд хавираад ороо ичлээ. За улсын арслан эрхэм баяр давж улсын нэчим Батман хүнлээ. За гомдолгүй барилцсан Батман хүнчингийн хувьд бол санаачлыг бол сайхан даастай хавирсан. Хараа дутуудуулаад толгоогоо ургуулад гаргаад ирэхтэн зөрүүлээ хавирчлаа. Эрхэм баярлсан. За мөн ч тгүүлсэндээ ер нь эрхэм баярлсан бол. Тэгээ дөрөв хөллүүлээд арай босоод ирэхээс өмнө толгойг нь ургалдаг. Тэгээд толгойг нь ургалаад ер нь тэр жигтэй жоохон дараад авах боломж байхгүй юм. Авраг их бяртай ер нь. Авраг бол бяртай. Тэгээд нэг элэг усны барьцтай байгаа учраас ингээ хөндийгөө босоод ирж байгаа юм л да. Элэг усны барьцгүй байсан бол тэр чинь болж байгаа юм. Элэг усны барьцтай болохоор шин тэгээд бяртай хүн чинь тэгээд гараал ирж байгаа юм л да. Тэгэл өөрөө би нэг айхтар өшгөлүүлдэн шүү дээ. Тийм буцаагаал гарч ирээл таныг буцаагаал тасгуулж өшөглөөл тий. Яг тоогондыг үрж бараг өшгөлдөг. Ер нь бол энэ өнгөрсөн хугацаанд зам болсноос хойш та нэг бас нэг сайхан цолоо баталчий да, нэг цолоо ахиулчий да гэж ер нь хэр хийжээв. За 16 онд чинь бас 1024 мөх хүрэлцсэн шүү дээ. Тэ тэрэнд би нэг бас нэг жоох ач холбогдол өгөөд бас нэг зам цолоо баталчий гэж нэг барилцсан. Тэ. Тэгээд 7 дээр оюун болд донсон шүү дээ. Тэ. 6-гийн даваан таа ч нөгөө тэр жил начин болсон. Одоо хөвсгөлийн Будамсан муугийн гавыг начин хийсэн билүү? Тий, 5 дээр нөгөө даваа нэмийг начин бэртцсэн байсан. Даваа нэм 4 дээр барил улан баяр асахтай барилж байгаа бэртцсэн байсан юм лээ. Би тэрийг мдээгүй. Та гэхдээ авахтаа бол мдээгүй байсан юм уу? Би мдээгүй байсан. Хөлөөг юмтэйсэн биз дээ. Тэгээд амлцсан хойно гараад одоо юуг нь нуух вэ? Даваа нэм тэгж байгаа юм. Бас нэг бүх хүнэж даваа нэм чинь бас их сайхан хэрэг штэ. Найз нь үнэхээр одоо барилдах нь байтгаа гიშгэж чадахгүй байна. Чи сайн барилдаараа гэд надад тахмаа өгсөн. Тий. Тэгээ би 6 дээр нэг гам хийгээ аваад хайдсан шүү дээ. Тэгээд яг хөө тэрний өмнөх жилүүд ч юм болохоор зам болсныхаа дараа болохоор хэнд 4-ийн 5-ын даванд пүрв дав гарсан болчихлоо. Тэгсэн пүрв давгийн чинь би 5 өнөөс амлаад унтсан. Пүрв сайхан Содном Баторших Батсуур пүрв дав 5-аас пүрв давыг авахгүй. Тэгээд нэг онсон да. Нэг манилдуулаад онсон шүү дээ. Тийм ингээд дугуулаад татсан тий. Тэгээд яг өөрийнх нь тэр мэхээрээ бол олон хүн хайсан шүү дээ бас тийм ээ. Тэгсэн. Гэтэ арайч зүгээр тийм дөрийн наадмын даваанд тэгчихгүй болов гэж бодож байсан. Би яг тухайн үед тэр мэхийг нэг сайн мэддэггүй байсан. Би нэг зологч санаатай л болно авсан юм баггүй юу. Тэгээд золгоонд хүрч чадлагүй тэгээд унсан шүү дээ.
Зүгээр дараа нь бодохдоо бас тий 5 6 хүнээс ам авчаад зүгээр өөр хүн авчдагч байж юу гэж бодол орж ирсэн. За гээгүй тий. Пүрэв давгийг яг хаа тухайн үед пүрэв давгч нэг жоохон хөнгөн жинтэй байсан. Тэгээ би нэг золгочвол хайчих байх гэж бодсон байхгүй. 2015 он 5-ын лаванд улсын инкверт унсан шүү дээ. Инквер начин унсан тий. Инкверийг нэг бас нэг жигтэйхэн зайлаад баг хайж явж байгаа шахуу тэгээд орно орцсон шүү дээ. Тэгээд 16 онд бол 6 даваад нэг цолныхаа даваанд нэг гараад өдөрсөн. 17 онд ч яадаг лээ. 17 онд Болдбаатарт онохгүй юу? Өө 17 онд ч нөгөө нэг 5 өвддөг наадам шүү дээ тий. 3-ын даваанд нөгөө Усын Болдбаатар басан дөржин Болдбаатарыг аваад. Тэр ер нь ямар хөө барилтаа болоо өнгөрсөн юм бэ тий. Урд нь нэх барилж байгааг үгүй л дээ. Тэг яг зүгээр хайж байх л гэж уул авсан. Тэгээд би хөөсөр угаал Болдбаатарч баг хасагдах юм болоо тэгэл барьцсан төрөл золгоол. Тэгэл нэг шийдэмгийн юмд л унтсан л та. Яг яалаа тэр чинь. Шахадтаад татаач нэг сүртээ ороогүй. Тэгэл тэр жигтэн намайг татаал тэгэл тавиал тэр жигтэн дайраал тэгэл хайсан шүү дээ. Тэгээд тэр наадмын ер нь их олон зүйл өөрчлөгдсөн баг та тий. Хүмүүс яриад байгаа тий. Оноолт зөрүүлсэн яасан шиг л тий. Тэр жилийн таны бэлтгэл ер нь хэр байсан? Дээшээ бас нэг үзэх бодол ер нь бас мэдээж хэрэг байж л байсан бай таарах ба. Яг хоо ер нь гэхдээ жилийн бэлтгэл бол би бол амхандаа л өөрөө тохируулаад чамбаа хийдэг л дээ. Тухайн үед ч гэсэн гайгүй л байсан. — 2018 оны наадам одоо залгаж орж ирнэ. 2018 онд ч та энэ булганы төмөн дөмбөрл Арслангаар 4 давсан байдаг лөө. Тэгсэн. Тэгээд 5-ын даваанд хөвсглийн даваа очир төвтгөж хараад. Тэгсэн. Тухайд бас төмөн дөмбөрлч бас сайн байсан шүү дээ. Тий, тэгээд бас л нөгөө нэг золгооноос л дахимдсан да. Тий. Тэгээд тухайд жоохон бэлтгэл жоохон тийм байсан юм уу? Жоохон дундуурал байсан. Тэгээд даваа очроо одоо юуг нь нуухаа дэмжсэн л дээ. Тэ. Тэгээ яг бай даваа очроо бол бас бүх өргөө ер нь хаач барилдсан, ер нь сайхан барилждаг сайн залуу бас цолон төрсөл дээ таныг хийж тийм ээ. Тий. Гівгийнтхэн хөдөө барилдаж байгаад гарч ирээд цол авч байгаа юм биш үү? Даваа очирч бас тухайн үед бас заал танхимын барилдаан сайн л барилдаж байсан. Бас улсын цолтны хэмжээнд яригдлээсэн. Би тэр бас ойрхон байдгийг. Тий. Тэр утгаараа л би даваа очрыг авсан юм л да. Өөр аймгийн өөр нутгийн ингээд залуучуудыг бас ингээд цолон төрөхсөөр өөрийн нутгийнхан бас ямар хандлагатай байдаг юм байна. Өөрөө сайн барилдахгүй ч гэдэг юм уу те. Яг хоо энэ жил жишээ нь би хөдөр булгайгаа бас дэмжсэн шүү дээ. Тэ. Тэгээд тухайн жил яг хоо Төв аймгаас одоо бөхч гарч ирээгүй. Тэгээ миний бэлтгэлч жоохон тийм байсан. Тэгэл дэмжиж байгаа юм л да. Тэ. Тэгээ 2019 оны наадамд болохоор 4-ийн даваанд Урангаан Зэдэн содонд начин дуучлаа. Тэгсэн. Зэдэн содонд 4 дээр би унтсан юм аа. Яаж барилдсан юм бэ тавьж тэгээд. Ерөөсөө гараал Зэдэн содон ч нэг сугдаал дайрдсан шүү дээ. Тэ. Яг тэгээ сугдуулаад тэгээ сойлуулаад. Тэ. Өнгөрсөн жилийн наадамд бол яг хөтэй та нутгийнхаа сайхан дүүг тийм ээ чөлөөт бөхөр олон жил сайхан барилдсан төв дэлхийд Монгол их орныхоо нэрийг гаргаж яваа Дааз твийн аврагдар чандын хөдрүүлэг гэж хачин сайхан залууг л цолон төргөж өглөө шүү дээ. Нутгийн ард түмэн их баяртай байсан болов. Хэцүү юм болж байгаа юм л да. 4 даваад ороод ирсэн байдаг. Хөдрөө маань 4 даваад ороод ирсэн байдаг. Хөдөр булгыг дашивтэр чи их ойрхон байдаг учраас дашийг бас хэвтүүлсэн гэж хүмүүс яриад байгаа юм. Тэр бол үгүй. Хөдөр булга өөрөө бас барилдаал давж байгаа юм. Бас нэг дунгуулдад авчдаг үл яадаг үл. Тий. Яг өөрөө татаад буцаага зөрүүлээд авчдаг тий. Даш татангууд нь өөрийн зөрүүлээд авчиж байгаа юм. Тэгээд 4 даваад ороод ирээл тэгэл яг тэгээд энэ төв сайхан нутгаас бас нэг шин цолтой бүх төрөөсөө л гэж бодоол
Тэгэл өдөр болгоог авсан л да. Арсан дор чамдын өдөр болго улсын зам Батмонкор тав давж Монгол улсын начин цолны болцлыг ангалаа. Тэр хүн бас ингээд улсын нутгийн сайхан ахын хишгийг хүртээд ингээд заам начин цолны усаа алгачлаа. Хоошид ер нь та өдөр болгыг хэр амжилтанд хүрэх бүх гэж боддгоо. Ер нь тэр хүнийг ингээд бие бэлтэр барилдааны арга барилыг харахад ер нь бас нэг ийм багцааны барилтчиндаа гэсэн таамаг орж ирдгүү танд. 5 дээр авч өгчөөд 6 дээр бол энэ жилийн хувьд бол өдөр бол их тун хариуцлагагүй барилдсан. Текст зоргоод тий. Яг нь ер нь бол явандаа цаашдаа бол өдөр болгол би бол бас нэг зааны хэмжээний цолтой бүхэл болох болоо гэж бодож байгаа. Өөрөө их спортоор барилдаа, төв дэлхийд барилдаад үзсэн, зүрх томтой. Тэгээ дээрээс нь өөрөө сайхан амтэн штэ. Хачин гоо тий. Төрсөн амтэн штэ. Тий. Тэр нэг гоё таа центр нэг бүх хүнийх л нэг тийм байдаг болоо гэмээр тий явж байгаа тэр ирүү түүшин энтрийг харахад тий. Тэгээ яг одоо бэлтгэлээ сайн хийгээд зөв бодолтой зөв явж явах тэгэл хүссэн цолондоо хүрэх л байх үтэй тий. Одоо энэ жил ороод нэр одоо бас жоохон явж шунаас 37 оны жил орчлоо тий. Ер нь одоо нэг хэд хүртэл бас нэг төрүүлэх хэмжээнд барилдчихаар юм шиг байна ингээ хараад байгаа. Яг ер нь биедээ гамтай тэгээд бэлтгэлээ таслахгүй айтайхан байгаад бол барилдаалах юм шиг шүү дээ. Тэ. Ер нь тэгтээ нэг 39 40 мөчөөс хойш бол димээ хөө. Энэ чинь спорт ч залуу насны юм шүү дээ. Тэ. Тэгээд ер нь дараагийн үедээ зайгаа тавьж өгөөд 3 дээр ам авчих гаа зүтгээд хаашаач. Тэгээ барилдахаа болцсон дээр юм байна гэж. Тий, нэг 40 39 40 гээд ер нь болсон дээр юм билээ. Ер нь ингээд наадмын дэвжинд гарч ирээ барилдах, заал танхимд барилдах тэр сэтгэл зүй болоод ер нь одоо энэ бэлтгэл сургуулийн онцлог их өөр байх уу? За надад бол нэг ялгаа байхгүй. Би бол одоо айж имээгээд сандарч ичрээд шөн өрөө нэг нойр мойргүй хондог даа хүмүүс нэг тэгж яриад байдсан шүү дээ. Надад бол тийм байдгүй ерөөсөө. Байгаараа л байдаг. Заалны барилдаанч тэр улсын наадамч тэр. Заалны барилдаан бол яг зүгээр тогтмол бэлтгэлтэй байж байгаа барилдаж байгаа юм л да. Улсын наадам бол яг тэгээд нэг зундаа нэг улсын наадмын бэлтгэлийг тааруулна гэдэг чинь бас их чухал юм шиг надад санагдаад байна. Цөмөлчгүй хүн шиг тэгээд нэг жоохон айтайхан тааруулж байгаа нэг торгон эрэндээ нэг улсын наадамдаа орчвол тий. Тэгэхгүй одоо хитрхи хийж бас болохгүй байх шиг байгаа юм. Хийхгүй байж бас болохгүй байх шиг байгаа юм. Тэрийг нэг тааруулах л хэрэгтэй юм шиг байна. Та ер нь өөрөө яг яаж тааруулдгүй тий. Одоо жишээлх юм бол нэг уяачд ярьж идэг шүү дээ. Нэг сайхан уяа хандсан орч нэг ингээл дөрвөн житсэн дээрээ зогсоол унтаад байдаг энэ төр гэл. Тэрэн шиг одоо бэлтгэл хансан бүхийн шинжихээр ер нь ямар хөө байдал мэдрэгдтiin тий. Нэг бэлтгэл хаанаад ингэ сайхан болцсон яг таарц. Тэр торгын ир таарна гэдэг чи одоо тэгээд бүх хүн дээр бол одоо яаж ажиглагддаг зүйл. За одоо яг сайн мэдэхгүй маа. Гэхдээ миний хувьд бол ерөөсөө жоохон тийм бие чангараал гэдэг. Тэг гар ороо чангараал. Тэгээд нэг юм бадсан ч гэсэн нэг тавихгүй ч болчмоор ч юм шиг санагдаад. Одоо тэрийг л одоо торгон ир сайн барилдах болов гэж бодож байгаа шүү дээ. Тэ? Цөмрөн гэж яриад их юм тий. Цөмрөн гэхээр одоо яг яад юм. Тэр бэлтгэл сургуулийнх нь нөгөө бяр тэнхэн ингээд алга болчт юм уу? Эсвэл одоо тэр мэдрэмж нь өөрөө их байхгүй болчт юм уу? Одоо яг цөмрөн гэхээр ер нь яг яад юм бэ? Цөмрөн гэхээр миний ойлголтоор лав за яг бэлтгэл мэдээж ихийгээ цөмөрж байгаа юм. Тэгээд их хийхээр чинь тэгээд яг цаагаараа нэг жоохон тамиргүй маягтай. Тэгээ мэдрэмж жоохон сул. Тэгээд нэг тамиргүй хүн чинь тэгээд хэцүү шттэ. Тэгээд нэг үе юм сулраал нэг жоохон эвгүй л байдаг л та. Тэрийг л цөмрөх болов гэж бодож шттэ, тий. Гэхдээ одоо тодорхой хэмжээнд ингээд том цол аваад хэдийгээр өөрөө өөрийгөө одоо ингээд засгалжуулах хэмжээний болчихсон байлаа ч гэсэн тухайн наадмын бэлтгэлүүд дээр ер нь та нар дээр ямар хүмүүс заад зөвлөж ингэж ажилтдаг уу? Одоо тухайлх юм танад үнжин гарууд дэвжээнийхэн тий. Яг манай нөгөө Ахмад бас бохчууд байна л да. Одоо Сосор Марслан байна. Манай Бадар Шарцаг байна. Сэрэтэр багш байна. Тэгэл нөгөө Бадам очрах, гэрэл тоодах мах гэл тэд нар л одоо бүгдөө л очно л доо. Тэгэл бүгдөө бэлтгэлээ хийн. Тэгээ нөгөө хэд маань одоо өөрсдийнхөө тухайн үед хийжсэн мэхээ залуучуудаа заана. Тэгээд бэлтгэлээ нэгдсэн журмаар хийн. Тэгэл тиймэрхүү маягтай л байдаг.
Танайхан ч одоо яг хаана бэлтгэл гарах вэ? Манайх Төв аймгаас хойш Баруун Зүүн модны ам гэдэг бэлтгэлийн баазтай. Тий. Манай бүхэн холбооны тэргүүн гэх юм уу? Мегон бинк болд. Тэнд бас нэг бааз барьж өгсөн л дөө. Тий. Жил болгол тэндэл одоо бэлтгэлээ. Одоо баг 10 жил болчихлоо шүү дээ. Ер нь бол одоо амжилт гаргахад энэ бэлтгэл хийх орчин нөхцөл боломж бололцоог сайн хангаад өгөх юм бол бас нэг шат ингээд цолонд ойртчих юм боломж гарч ирдэг үү? Тэгэлгүй яг уу. Одоо нутаг орныхоос сайн дэмжих хэрэгтэй. Одоо манайх ч бас одоо бүхий үлгийн нутаг штэ. 3 сайхан аврахтай. Тэгээ сүүлийн үед одоо бас жоохон тасрах маягтай л болоод ах шиг байна. Ер нь төрөө үзүүрт хүн гарч ирэхгүй байгаа тийм ээ Готооргаас хойш. Тий. Тэгэхээр одоо бид нар ч хичээх ёстой аймаг орон нутаг одоо бизнесмэнүүд юу гэдэг те. Тэд нар маань бас дэмжих хэрэгтэй. Тэгэл хамтын хүчээр л зүтгэж ижил бас улсын наадмын төрөө үзүүрт бас хүн гарч ирэх болов уу гэж бодож байгаа шүү дээ. Даваабатар харцаг одоо улсууд бас арай эртэл ер нь харьцлаа л гэж яриад байдаг л тийм ээ. Та одоо нэг нутгийн нэг дивжинд одоо бэлтгэл сургалт хийдэг хүн бол сайн мэдэх бах та хоёр ч одоо бас нэг үед барилдаж байгаа улсууд тийм ээ. Танаас бол арай түрүүнд бас ингээд нэг захиур хаглаад гараад ирсэн тэр жилийн одоо 2008 оны наадам дарагч агардыг сайхан сугдад тонгорол харцаг болж исэн тийм эрттэй байсан хүн ер нь ягаад тийм амархан дарагтаад тэр нэг амжилтанд тэгээд цааш явсангүй тогтчих гэж та боддог. За Даваабатрын барилдааныг бол Монголын ард түмэн мэдж байгаа. Уран хорц бас дайчин барилдаантай шүү дээ. Тэгээд манай найз яах вэ? Тэгээд бас нэг хүн түнд бэртэл авсан л да. Тохоон одоо 2-3 мултарсан, өвдгөнийх нь жагтай холбоосноо тасарсан. Тэгээд тохооноосоо шүрмэс авч өвдгөндөө залгуулсан. Тэгэл явж гарч хүн хэцүү шттэ. Тэгээд нөгөө барилдах сэтгэл зүй байгаад идэг. Өөрөө тэгээд нөгөө бэртлээсээ имээгээд идэг. Тэгэл ерөнхийдөө амжилтанд жоохон саарсан юм болов. Тэгээ сүүлд нэг бас нэг нэлээд сайхан сэрэгцсэн нэг харцаг солны хөдөлгөөний барилдаан дээр үлээ ямар барилдаан дээр үлээ 15 6 оны хизээ үлээ хэдэн онд үлээ одоо марч нэг төрүүлдэг шүү дээ тий Бацаараа хаяа. Тэгэхэд бол хүмүүс бас их дуртай их гоё хүлээж авч ирсэн шүү дээ. Яг тэгээ нэг тухайн үед нэг сайхан барилдаж байсан хүн чинь тэгээд нэг хэсэг хугацааны дараа эргээ гарч ирээ сайхан барилдах гэж бас хүмүүс тэгж байгаа юм л та. Тий. Тэгээ тэр нэг Ламингигэний ойд очиж төрүүлээд тэндээс явж байгаад бас нэг осломослд орсон юм яриад байдаг. Тэгээд тэр наадамд урд нь бас Ганбаатар Арслан очиж төрүүлээд тэгээ бас нэг тиймэрхүү нэг аваар осолд орж ингээ бэртэж хэмтсэн юм яриад байдаг. Тэр ер нь хэр ортой үнэн байт юм болоо тий. Ламингигэний наадам дээр нь гадны бүх төрүүлэхэд их хатуу байдаг л гэж яриад их юм. Яг осол аваард орхон ч юу юм. Гэхдээ тэр барилдаал тэгэл ер нь бэртсэн шүү дээ. Одоо яад гэв одоо мэдэхгүй юм да тэр Ламингигэний ойд барилдахаар одоо яадаг ч юм тий. Таач барилдаж ирсэн. Үгүй ээ. Нөгөө тухайн үед нөгөө Даваабатар чинь тэр жил нөгөө Батбол дарцагт унсан шүү дээ. Тий. Тэгэл тийш очисон юм болов уу гэж бодоод байдаг шүү дээ. Би бол очиагүй. Даагаан их маягийн юм байлаа. Даагаан их маягийн тий. Ер нь та бүгчүүдээс үе тэнгийнхнаас хинтэйгээ илүү ойрхон сайн найзалдаг. За манайх анх Зүүн Сланд байсан. Мөнгөт аврагын бас тэнд байсан. Нэг тиймэрхүү болтой юм ярьдаг тий. Битээр цуг бас нэг барилдаанд да явдаг. Зүгнийг болохоор тий байсан тий. Тэгээд тухайн үед би машингүй мөнгөт машинтай. Тий тэгээд тэгдэг байлаа. Тэгээд мөнгөттайгаа гайгүй. Тэг яг хөө манай одоо 84 5 6 оныхон ч бүгдөө л гайгүй мэдтэй устал байдаг шүү дээ. Одоо нутгийн хайдтай л арай ойрхон байна та. Ер нь тухайн үед одоо ингээл бас Зүүн Салаанд байж их үе гэвэл нэлээд тийм нэг улсын цолон болонд мэдээж хүрээгүй байсан үе л байж таарна тийм ээ. Одоо бол ямар ч залуу сайхан гараад ирэхэд нэг улсын цол авчихад нэг 2 өрөө байртай нэг ланд 200 та ч юм уу болчоод байгаа. Зүгээр тухайн үед ингээд бас нэг амьдрал ахуй нэг сайхан жигдэрж ирээгүй байх үед залуухан тийм ээ. Дөнгөж ингээд бэлтгэл сургууль хийгээ явж байхад хүндрэл бэрхшээлүүд ер нь хэр гардаг байсан бэ танд? За тухайн үед чинь би ч нөгөө сумын зам байхдаа л иргэний нисэх ерөнхий газрын бүх болсон л да. Тэгээ Зүүн Салаанд байхад ч одоо би арслан болцсон байсан. Тэгээд тэндээсээ нэг хэдэн дөрөвний цалин авна.
Тэр маань бас хүрэхтэй өргөхгүй дээ. Анхны хүүхэд маань гарцсан байж байдаг. Тэгээд миг цугаал бөхөөрөг орно л да. Тэгээд тэндээ очиод бас тухайн үед бас гайгүй барилдана. Тэгээд 3 4 давн 5 давн заримдаа шүүгэрнэ. Тэгэл тэрнийхээ баймаагаар тэгэл тухайн үед болоо л байсан. Та ер нь бөхөөргөнд нэг 10 гаруй удаа үзүүр төрөнд үлдэж нэг арай цөвтөрд нь төрүүлж дийлэнхт нь үзүүрлсэн юм байлээ. Нэг таны барилдаануудын тэр амжилтыг харж байхад тий. Өөрт яг одоо тэр наривчлан үлдээсэн тэр төрөн мөрүүд тэнд тэгж одоо барилж исэн гэдэг таны цээжин тэр байдгүй гэдэг чи. За яг хөтөлж барьсан яг тийм юм бол нэг байхгүй. Ер нь бөхөөргөнд та ер нь өөрийгөө нэг тийм сайхан сансандаа хүртэл барилдаж чадсан гэж боддог уу? Үгүй ээ. Би бас сайхан барилдах байсан юугаа бас алдсан болов уу гэж боддیں۔ Ерөнхийлөгчийн цомд бас нэг ганц нэг бас дээгүүр барилчих болов уу гэж бодож байсан. Тэгээ бас сансанд хүртэл барилдаагүй л дээ. 8-д нь 2 удаа л үлдсэн баг. Цагаан сараар бас тийм. Цагаан сараар та ч нэг 2 удаа ч үгэрсэн юм уу ер нь? Тэгсэн. Ер нь манай цагаан сарын барилдаан гэдэг их сайхан барилдаан болдог. Сүүлийн 2 жил харамсалтай нь болсонгүй тасарчлаа. Тэгээд энэ жил ер нь ингээ цагаан сараар бас барилдаан хэр өгүүлэгддэм юм ингээд байж хахад ингээд бөхчүүч одоо битүүний өдөр зүгээр ингийн хүмүүс бол гэртээ сайхан идэ тавгаацсаа суужид бөхчүүдийн дотор барилж идэг тий. Оройхон гэртээ харьдаг баг. Тэгээд зүгээр ингээд яг барилдаангүй ингээ гэртээ байж их битүүн ямар байд юм. Яг нь олон жил нөгөө нэг битүүнд барилдаад одоо өглөө нь гарч барилдаал оройн нэрэл тэгэл тавган угаацсан шүү дээ бид нар ч. Тий. Тэгээд тэгэхэр чинь жоохон эвгүй юм лээ. Өдөр чин гэртээ тэгэл үзэж харах чинь байхгүй, хийх чинь байхгүй тэгэл эвгүй юм лээ. Та нэг би нэг төрүүлчих байсан юм да гэж ер нь бодож байна уу? Яг хөө тэр зам болдог жилээд би нэг дээш барилчих байсан болов. Тий. Хэрвээ аврагыг хийсэн бол та гартаа яаж барилдах байсан? Би бол гончиг хайчих واخ. Хэрвээ би эрхэм аврагыг хайсан бол гончиг бол хайна. Би мөнгөтэйг сүйдэн тэгээд намааг авчихгүй чи одоо. Хоёулаа унж яхаар гэл. Нэт. Тий. Тэгсэн бол хоёулаа сайх үзэн шүү дээ. Манай төв аймаг чинь гардггүй шүү дээ. Би нэг гард болчмоор юм шиг санагдаад байдаг. Тэгээ одоо ч өнгөрч байгаа шиг байна дөө. За тэгээ 100 жилдээ нэг сайхан үзлээ одоо тийм. Харин нэг 100 жилдээ буу 50 л гэдэг. Монгол бүх маань сүүлийн үед бас жоохон янз янзын асуудлуудаас болоод нэр хүн цэвтгэх жоохон бүхий нэр хүн дунах талын юмнууд бол нэлээд байна л да. Энэ үг хэлэхэд тийм ээ. Таач бас тэрийг харчлаа байгаа. Ер нь зүгээр нэг улсын заан гэдэг энэ сайхан том цолтой бүх хүний хувьд энэ манай Монгол бүхэн одоо болж болохгүй байгаа юмнууд нь юундаа гол нь байгаад байдیں۔ Тийм ээ. Яагаад явчвал нэг сайхан хуучин шиг нэг ингээд бүх хүн гэдэг ингээд бүх хүн түндлэгдсэн юм сайхнаараа үлдэх юм шиг санагддаг. Одоо хамгийн түрүүнд манай энэ бүхий холбооны удирдлагууд жоохон голдролтой орчмоор байна. Тэгээ хэн тэргүүийн хэн захирлын одоо хоёр холбоо маань нэгтээд эхлээ холбоо маань эхлээд зөв гоё болчмоор байна. За тэгээд тэгсэн цагт бол тэгээд болно шүү дээ. Нөгөө хэд маань ажиллаа хийгээл тэгэл нөгөө барилдаан зохиогдоол тэгэл урдны хэвэнтэй ороод тэгээ энэ сүүлийн янз бүрийн допинг энэ илт бусан юмнаас жоохон ангид баймаар ах юм. Тэгсэн цагт тэгээд буцаад Монгол бөхөөрөл байх болов. Одоо энэ допингийн шинжилгээ авдаг шүү дээ тий. Та ер нь допингийн шинжилгээ мэдээж одоо 2-3 шүг өрхтөө өгсөн байж таар. Тэр ер нь бөхчүүд одоо ингээл допингийн шинжилгээнд бүдэрсэн ч бүдрээгүй ч ингээл ямар нэгэн байдлаар тэр шинжилгээнд дэр бол нэлээд ноо байна л гэж ярьдаг л та шинжилгээ авч байгаа газруудад ч тэр энэ дээр үнэхээр тийм нэг одоо бас болж болохгүй зүйлүүд байгаад байна уу? За мэдэхгүй. Би бол 3 удаа шинжилгээ өгсөн. Тэгэл нэг лацтаал тэгэл нэг код мод гээл тэгэл явдаг шүү дээ. Одоо тэгээд яг нарийн ширийн юм сайн мэдэхгүй байна. Одоо хараагүй ч одоо юу ч ярих вэ тий. Энэ сая одоо энэ юун дээр авилгатай тэмцэх газарт 2009-оос 2019 оны хүртэл их одоо тэр 10 жилийн наадмын допингийн шинжилгээний одоо хариу Солонгосоос ирсэн гээл те 38 хүний нэр гэсэн сүулдээ 40 гараал явчих шиг болсон. Тэгээ сая одоо бас ингээд чимээ тасраа тэр хэрэг харагдлаа гэд бараг ингээд зарлахгүй дарагдах маягтай болж их шиг байна.
энэ дээр ер нь одоо та ямар байр суурьтай байгаа вэ? Тэр нэрсийг одоо заавалчгүй ингэж олон нийтээс нуугаадах ямар шаардлага байсан юм бэ те? Хэрвээ тэр үнэн бол одоо ингэж ард иргэдийг бухимдуулж одоо бөхчүүдийг бие бинийгээ одоо хардахт нь хүрэх ямар шаардлага байхгүй шүү дээ. Үнэн юм бол зарлцгал ёстой байхгүй. Хэн хэрэгэлсэн, энэ хэрэглээгүй. Үнэн юм уу, худлаа юм уу? Үнч мэддэхгүй, худлаанч мэддэхгүй тийм юм ярьчаа тэгээд таг чиг болчдаг. Тэгэхээр ч одоо эвгүй шүү дээ. Хэн ч хэрэгэлсэн, үнч юм яриад байгаа юм уу, худлаач яриад байгаа юм уу? Хэрвээ тийм байгаа бол зарлцгал хэрэгтэй. Бүхэн холбоо шаардлага хөргүүлээд байдаг хариу байхгүй. Байжснаа одоо сая гисэн чи прокуророос тэрийг хаалаа гэж ийм мэдээлэл явуулж байгаа. Тэгэхээр энийг зүгээр зарлуулахын төлөө бөхчүүд өөрсдөө явмаар юм биш үү тий? Одоо улсын том цолтой авраг гарслан заанууд манлайлаа. Тэгэх юм бол ингээл амиг сумын цолтой заал дүүрэн барилддаг залуучууд тэр чигээрээ харахад л хүрээл ирэхэд одоо нэг бас ч гэж нэг Монголын нэг заны 256-аас 512 хүртэл бүх цугалтсан байхад ирэх биш тэд нар нэг зарлах байлгүй тий? Тэр олон хүний эрх ашигын төлөө. Зарлахаар яачаад байгаа ер нь? Гол нь яагаад зарлахгүй вэ гэдэг ч л учиртай байгаа хэвээр. Одоо бас тэндээсээ бас ганц нэг хүн сугалж авах гээд байгаа юм уу? Яах гээд байгаа юм? Тэр одоо ойлгомжгүй утгагүй юм байгаа байхгүй. Зүгээр ингээд бөхчүүдтэй барилдчихад зарим нь бол зүгээр андшгүй байдэн штэ л энэ төр гэж ярьдаг тий допинг хэрэгэлсэн хүн бол. Зүгээр та яг тийм бас нэг допинг хэрэгэлсэн хүн чинь нэг юм байдаг та ч юм уу эсвэл нэг барилдсан хүний за энэ чи юм хийлгцэн байж магадгүй юм байна гэдэг тийм ер нь мэдрэмж орж ирэх үү? Хүнээс ер нь өөр болцсон байх уу? Одоо тэр бүх бэлтгэлэнч сайн юм уу, допинг хийсэн ч юм уу би бол мэдэхгүй шүү дээ. Тэ? Би бол тэгж л бодож байгаа. Допинг хийсэн хүн одоо гів гинтхэн хуучнаас одоо өөр бол ч гэж одоо мэдэхгүй. Би бол сайн мэдэхгүй л юм байна. Тэр бэлтгэлэнч сайн байгаа юм уу, допинг хийсэн ч байгаа юм уу би бол мэдэхгүй шүү дээ. Ямар ч л байсан сайн байх нь сайн байна л гэж бодно. Тэ? Тэгэхээр бол мэдгэж байгаа юм бол байдгүй. Тэгэхээр энэ допингийн асуудал одоо 2002 оноос хойш шинжилгээ авч эхэлсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл 90 жоохон тийм нэг назгаарах маягтал болоод явчлаа л та тий одоо ингээ харахаар. Энийг яавал нэг эртхэн шиг жоохон цэвэрлэх боломжтой юм санагддаг танд. Авч байгаа арга хэмжээнүүдээр чангадах хэрэгтэй юм лөө. Цолын хураагаа дээрээс нь 4-5 жил ч юм уу хасаа хийчих юм бол яах юм бэ? Хин тэрийг очих хэрэглэх юм. Хин тэр нэг ганц тарианаас болж 4-5 жил барилдахгүй гэртээ байхыг бодох юм. Энэ авж байгаа арга хэмжээнүүд нь жоохон алаг цоог жоохон сул байгаад байгаа юм болов. Тэ шудраг бас. Жоохон энийг жоохон чангатгаад өгөх юм бол жоохон бас зэгцэрхэл баг. Допингтой бүхэд цолны даваанд унсан хүнд цол чимэг нөхөж олгодогтой та санал нийлдэг үү ер нь? Нийлдэг. Тэр даваагүй давааныхаа цолыг аавна гэдэг те. Утгагүй шүү дээ. Тэгээд дээрэс нь нэг хүнд дарааллаад 3-4 унчаад тэр 3-4 дарааллаад бүгдөө цол авчаад ах юм. Энийг юусоо бас ойлгохгүй юм. Тэгэхээр одоо яадаг байвал дээр тий. Тэр тухайн даваанд давсан хүнийг мэдээж хэрэг цолын хураагаад эрхийг ингээ хасчлаа шүү дээ. Тэгэхээр цолын хураачаар тэр нөгөө нэг хүний давсан даваанууд дээр ингээд цол нь онгорхоо үлдэн шүү дээ. Тэгэхээр нөгөө улсууд бол яг давсан даваан дээр байж. Тэгэхээр энэ цоорхоог нь яавал зүгээр баг. Би бол бодохдоо бол нэг хүнд нь л цол өгөх хэрэгтэй юм болов. 5 дээр унсан хүнд нь юм уу эсвэл одоо допинг хэрэглэсэн хүн маань хэдийн даваа хүртэл барилдах юм. Эцсийнх нь хүнд нь өгөх хэрэгтэй юм болов. Тэгэхгүй унсан бөхчүүд нь бүгдөөнд нь цол өгчгөөш нэг арай л утгагүй болчиход байгаа байхгүй. Одоо бүр ингээд 4-ийн даваанд шинжилгээ авдаггүй тий 4 давсан хүнээс шинжилгээ авахгүй. Тэгэхэд жихад ч одоо нөгөө нэг шинжилгээнд хамрагдаагүй хүн бас 5-ын даваанд унчаад дараа нь цол нөхөж аваад харж бас сайн шүү дээ тий. Тэрийг хэрэглээгүй гэж бас хэн мэдхий? Тий. Тэгэхээр эднэрийг л яаралтай засах хэрэгтэй байл та тий. Би болохоор зүгээр энэ бүх сонирхогч хүний хувьд ингэж боддог байхгүй юу? За яг хөө тэр цолны даваанд унсан улсууд нь цол чимэг нөхөд олгодгийн байгаа биз тий. Тэр цолноос доошх даваанд унсан хүмүүс тэгээд одоо хүн биш юм уу тий. Бүтэн жилч биш тэр чи одоо хар багасаа хичээллээд явсан хүн одоо олон жилийнхаа хөдөлмөрийг тэнд ингээ өрн дараа хийчихэж штэ ер нь бол хийлгчихэж штэ. Тэгэхээр зүгээр 3-4 давсан бөхчүүдээс шинжилгээ авдаг болоод тэр 1 2 3 4-ийн даваанд унсан бөхчүүдэд тэр допинг хэрэгэлсэн нөхөн олгоор олгодог тухайн жилийн бэлтгэл сургалтанд зарцуулсан мөнгийг одоо 2-3 дахин нугалж өгдөг ч юм уу. Ийм болвол яад юм бол. Тэгээд тэр эрх хас хугацааг нэг 4 жил хүртэл ч юм уу
Ийм байлгуул ямар бол гэж би боддیں۔ Зүгээр та энэ дээр ямар саналтай? Тий, болохгүй байхгүй шүү дээ. Наад юу ч юм бол бас боддог л бодол байна. Унсан бөхчүүддээ нөхөр олгор олголдог. Тэгээд өөрийн 4-5 жил хасна. Дээрээс нь цолыг хураана. Тэгээд ингэхээр чи хэн тэр их мөнгөн төлбөрт унаж хэн тэгж олон жилээр ирэхээ асуулахыг бодов гэжтэй л гэж би ойлгоо. Тий. Хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол ерөөсөө л тэр авж байгаа арга хэмжээ юу гин л чангатгаад өгсөй байхгүй. Жилийн уртсаад цолыг хураагаад тэгээд ирэхээр чи хүмүүс бас жоохон юм бодох байлгүй дээ. Тэ? Би чи яриа өрөөнд их муу шүү. Гэтэ яах вэ? Манай гончиг дам бамч бол яриа сурцсан юм билий. Гончиг гард манай нэвтрүүлэгт орно гэж хэлчихэд тэгээ уцаах байлцсан. Эцээ цааны дарга цэрэг болцсон юм билий. Манай гончиг ч бас их дажгүй шүү дээ. Бас нэлээд шудрагдав юу? Шудрагд. Бас юм хийж гээл бүхэн төлөө бас яачих гал яваад дий. Хоёр ер нь яаж бэрэлж ийсэн бэ хоорондоо? Ер нь ойролцох шүү. Ямар ч байсан онж яваад тий. Манай онжууч пүрв давг, санжаа дам, гончиг дам гэл байна шүү дээ. За ингээд гүндүүг яриа нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч өрн хаврын энэ сайхан өдөр студид маань хүрэлцэн ирж ярилцсан. Одоо заан танд их баярлалаа. Тэгээд манай одоо нэвтрүүлгийн зүгээс танд нэг дурсгалын зүйл хардуулах гэсэн юм аа. Би нэгээ танд уншаад өгч. Хавраа дахимдаа хоёроо халахын дэвжээнд тодорсон хүчит заан таны хүсэл бүхэн биелж явах болтугай. Гүндүүг яриа нэвтрүүлэг хөгжил entertainment студид гэдэг. Тэр ирэл отар шиг хураа. Дурсгалын зүйлийн маань энэ урлаг судлаач, уран бичээч, ариун болд гэдэг хүн одоо ингэж бичиж, зурж ингэж дурсгасан байгаа шүү тэгээд. Энэ таны одоо хэдэн оны наадмын зураг юм бэ энэ дээр явж байгаа? Энд ч одоо бараг 13 юм шүү. Зам болдог жилий. Тэ? Би одоо ингэ бичлэгээ ингэ хараад хахад би бас их туранхай байсан юм билээ шүү. Анх гарч ирэхдээ. Зам болж явахдаа хэдэн хилтэй байсан бэ та хоёрын зам? 105 маа хүрсийг үржсэн юм уу? Их баг байсан юм шүү тий. Логи бараг сумын зааны жин юм шүү тий. Одоо ч ерөөсө захын хөвгтөл бараг 115 хортой байлгүй. Тий. Өндөр хэд үү та? Би 80. 80 юу? Одоо нэг жин нэг 115 мал байна.